Сүүлчийн залуу гүрий та бүхний өмнө сүүлчийн залуу амар төвшин. Яг амьдралынхаа би яг бодсон чи яг 3-1-ийг автобус дотор өнгөрөөд юм бэл яг угаасаа. Тэгээ автобус руу чи ийм гоё хувцастай орж болохгүй шүү дээ. Гаруу чи шууд ингэж ирсэн шууд хойтлмол наацсан байд. Ой наад хойч нэг юм наалч. Өө энэ нус байна энэ автобусанд наацсан бохоо. Автобусд хүмүүс ерөөсөө шууд юу гэдэг те зүгээр фанк гэдэг те. Яг хоо кондуктор ихч байхгүй болсон чи жоохон гонигтай болсон байхгүй. Тэгээд би нөгөө entertainment юм байг хардаг. За энэ гоё юм болох нь уу яах нь их нүгэд. Тэгээ өвөл автобусын дотор айгүй гоё юм байт юм байна. Ингээд гонигтай байж байгаа шүү дээ яана. Гонигтай ингээд за яах вэ гэдэг баг тэр чи 2 цаг явж байгаа байхгүй автобусын дотор бөглөл. За яах вэ гэсэн чи нэх гоё ингээд автобусын дотор чинь бүр ингээд урлан шиг болчт юм биш те нэг юм жижигхэн хүний хөлнүүд ингээ хаасайгуу те цогон дээр нь тэр ямар ч хүн тэгсэн чинь би шууд өөрөө ирэхгүй нэг юм зурцсан зогсчихсон ингээ. Нөө дунд сургуульд байхдаа нэг зүйлийг байнга зурдаг байсан бохоггүй ингээд. Яг тэр шууд рефлексээр зурагддаг юм билээ шууд. Ингээд яг бов зурчихсан л те. Тэгснэ 1 ус 2 ус 3 усгээ ярдуулж ирсэн шууд пабликт явж байгаа мэт хүмүүс бүр харсан байж байгаа. Энэ одоо юу вэ? Нэг өвөө мөө бүр загнахтаа бэлдэж өрөө зогссон. Тэнгүүд юу энэ зүгээр уруулан дээрээ сахалтай том амартай юм. Тэгээд өөр entertainment юм хайгаад ээж харин аз уулж FM байдаг юм автобус дотор ч. За тэгэл FM-ийг сонсоод байсан чинь сайн байцгааны өрхөн мөндөд сонсогчдоо өнөөдрийн манай асуулт хариултын маань тэмцээн эхлэхэд бэлэн боллоо гэл тэг чинь тэгэнгүүт нь би баярлалаа. Би чи нөгөө 60 сая уналтыг үзэл нөгөө би өөрийгөө жоох ухаантай гэж боддог байхгүй юу. Тэгэл хажуудлаа за одоо би таах ээлж ирлээ гэж хүмүүс рүү хараад байжсэн чи эхний асуулт явж байна л да. За манай өнөөдрийн эхний асуулт эхэллээ. Та 1914 TT дугаарлын явуулаар хүн гарандаа хідэн хуруу хин ийм асуултанд чинь буруу хариулах юм бэ гэж. За манай эхний мессеж ирлээ хүн гарандаа 1 хуруутай гэсэн мэн арай биш вэ? Тэгснэ. За хоёр дахь мессеж 11 гэсэн байна. Ер нь дөгчин шүү гэж. Бүр уур үрж байгаа болоо штэ ийм асуулт. Наад FM солилтоо гэж хэлмээр байсан ч гэсэн хүмүүсээс жоохон санаа зовоо тий. Тэгээ явж ирсэн нөгөө нэг асуулт нь баг 10 минут явж байгаа дуусч байгаа байхгүй. Ингээ хүн арандаа 10 уруутай байна гэдэг. За арайчтэй гэ тий. Тэгсэн чинь хоёр дахь асуулт гинэ. Тэр чинь бүр асуулт нь дуустгүй. За арай хүндэрсэн байгаа гэхэлэн за энэ IQ шаардсан нэг хошин төрлийн асуулт асуугаасаа гэл тий. Ажуудлахын хүмүүс рүү бас ингээл хараал. За би л хариулъя шүү та нарыг. Бас харахад нэг тий угаасаа жоохон оюуны бядгүй хүмүүс харагдаад байгаа байхгүй. Ингээл ямар ч говийн болтойтой тийм гоё залуу байхгүй юм чи. Ингээл яасан чинь тэгсэн чинь шууд тэгдэг шүү дээ. Түнтгөр үгэн төмөнж ядтай тэр юу те би цэцэрлэгт байхдаа баг наад онцгой чинь 100 удаа хариулсан гин. Тэгсэн чинь за манай эхний асуултын хариулт ирлээ Чингис хаан гэсэн байна биш вэ гэх шиг те. Тэгээд яг ийм мангар ийм дөрвөн ширэг одоо асуулт явж байгаа 40 минутын турш. Тэгээд би бүр тэрэнд бүр ингээ ядарч байгаа. Тэгээд за манай өнөөдрийн асуултанд 4 удаа зөв хариулсан нэг залуу байна л дээ. 96 20 38 тэдмээ тэгэл энэ дугаарын оролцогч манай өнөөдрийн 4 асуултанд дөрвөлөнд нь зөв хариуллаа. Та манай сансарт байдаг гэснээр нэг юм караокены нэр хэлснэ. Нийтийн караокед 1 цаг өнгөө дуулах хэрэгээр шагнууллаа гэх шиг тий. Тэр чинь миний хувьд бол зовлон шүү дээ. Нийтийн караокед орчихсон. Сайн байцгаана. Би өнөөдрийн асуулт хариултын тэмцээний ялагч байна. За би та бүхэндээ ээжи минь чансан цай гэдэг дуугаар явъя. Ээжи минь чансан цай гэдэг хүмүүс бүр хараад шоолж ирэл бүр хачаа юм болдог тийм. Тэгээд сүүлийн үед манай комеди ихнийг аягүй шүүмжлээд байл л да хүмүүс. Дандаа боов ярддаг гэж секс ярддаг тийм. Ерөөсөө энэ үс сурахгүй байна гэдэг байгаа хүмүүс. Тэгээ би бас нэг сургамжтай бас нэг 2 3 юм ярих гэж бодоод байгаа. Ер нь бас аливаа зүйлээс ч нэг хүн юм сурах хэрэгтэй шүү дээ тийм. Тэгээд би нэг ойрд би өвдөд нэг хоолоо молоо жоохон сэрвгнэ. Тэгээд эрэгтэйчүүдийн эмч дээр очихгүй юу? Эрэгтэйчүүдийн эмч гэж байдсан юм байли шүү. Тэгээд ингээ оцсон чинь сайхан залуучууд сууж байна. Сайхан том биетэй бүдүүн залуучууд суудсан. Тэгэл 10 хэдэн хүн суудсан. Тэгэл очрлол
нэлээд очиртой байдэн. Тэгэл очирж жоод ороод тэгсэн чинь нэг ах トゥ зөгс чинь 60 иргэн насны. За миний хүү яасан гэдэг. Уу харин ингээ бие өвдөд ингээд инглээ гэдгсэн чинь. За миний хүү өмдөө шовтлоо цаашаа хараа зогсчихил гэж байна. За гэл би ч одоо гайхал те. Яах гэж төмсгний бас хавдар мавдар шалгах юм болов те. Бас нэг шалгалт хийх гэж ингэж бодохгүй юу. Тэгэл за миний хүү жоохон өвдгөө нууглаа гэж байна. За бас урт мөчтэй болохоор хөрөхгүй байгаа болов гэж бас жоохон тонгоогоол инглээ. Тэгсэн чинь л бүлхээ явчих тий. Тэгээ би бүр муухай орилмаар санагслаа. Гэт. Гэхдээ би тэгж орилоогүй. Тэгээд тэр имч болохоор мангар санаатаа зав ингээд хаалга 10 санж онгорхоо өргөчдөг. Тэгээ нөгөө гадаа нөгөө ойчлоо сууж байгаа хүмүүс чи бүгд хоорондоо ярина л та. Энэ залууг идэ гараад байгаа гэж байна. Ахынхын үед бол 10 сая пенслийн игээл дарчдаг байсан. Гэхдээ одоо энэ өвчтнийг ч одоо тойрч гараагүй юм байх үү тийм ээ гэдэг нь хажуудлага бүгд тэр тий. Манай асуулт хариултын маань тэмцээн эхлэхэд бэлэн боллоо гээл гэж чинь. Тэгэнгүүт нь би баярлалаа. Би чи нөгөө 60 сая уналтыг үзэл нөгөө би өөрийгөө жоох ухаантай гэж боддог байхгүй юу. Тэгэл хажуудлаа за одоо би таах ээлж ирлээ гэж хүмүүс рүү хараад байжсэн чи эхний асуулт явж байна л да. За манай өнөөдрийн эхний асуулт эхэллээ. Та 1914 TT дугаарлын явуулаар хүн гарандаа хідэн хуруу хин ийм асуултанд чинь буруу хариулах юм бэ гэж. За манай эхний мессеж ирлээ хүн гарандаа нэг хуруутай гэсэн мэн арай биш вэ? Тэгснэ. За хоёр дахь мессеж 11 гэсэн байна. Ер нь дөгчин шүү гэж. Бүр уур хурж байгаа болоо штэ ийм асуулт. Наад FM солилтоо гэж хэлмээр байсан ч гэсэн хүмүүсээс жоохон санаа зовоо тий. Тэгээ явж ирснээр нөгөө нэг асуулт нь баг 10 минут явж байгаа дуусч байгаа байхгүй. Ингээ хүн арандаа 10 уруутай байна гэдэг. За арайч тэгээ тий. Тэгсэн чинь хоёр дахь асуулт гинэ. Тэр чинь бүр асуулт нь дуустгүй. За арай хүндэрсэн байгаа гэхэлэн за энэ IQ шаардсан нэг хошин төрлийн асуулт асуугаасаа гэл тий. Ажуудлынхаа хүмүүс рүү бас ингээл хараад. За би л хариулъя шүү та нарыг. Бас харахад нэг тий угаасаа жоохон оюуны бядгүй хүмүүс харагдаад байгаа байхгүй. Ингээл ямар ч говийн болтойтой тийм гоё залуу байхгүй юм чи. Ингээл яасан чинь тэгсэн чинь шууд тэгдэг шүү. Түнтгөр үгэн төмөнж ядтай тэр юу тий би цэцэрлэгт байхдаа баг наад онцгой чинь 100 удаа хариулсан гин. Тэгсэн чинь за манай эхний асуултын хариулт ирлээ Чингис хаан гэсэн мэн биш вэ гэх шиг. Тэгээд яг ийм мангар ийм дөрвөн шиг одоо асуулт явж байгаа хөө 40 минутын турш. Тэгээд би бүр тэрэнд бүр ингээ ядарч байгаа хөө. Тэгээд за манай өнөөдрийн асуултанд 4 удаа зөв хариулсан нэг залуу байна л да өрхий. 96 20 38 тэдми тэгэл энэ дугаарын оролцогч манай өнөөдрийн 4 асуултанд дөрвөлөнд нь зөв хариуллаа. Та манай сансарт байдаг гэснээр нэг юм караокены нэр хэлснэ. Нийтийн караокед нэг цаг өнгөө дуулах хэрэгээр шагнууллаа гэх шиг тий. Тэр чинь миний хувьд бол зовлон шүү дээ. Нийтийн караокед орчихсон. Сайн байцгаана. Би өнөөдрийн асуулт хариултын тэмцээний ялагч байна. За би та бүхэндээ ээжийн минь чансан цай гэдэг дугаар явуулъя. Ээжийн минь чансан цай гэдэг хүмүүс бүр хараад шоолж ирэл бүр хачаа юм болдог тийм. Тэгээд сүүлийн үед манай комеди ихнийг аягүй шүүмжлээд байл та хүмүүс. Дандаа боов ярддаг гэж секс ярддаг тий. Ерөөсөө энэ үс сурахгүй байна гэдэг байгаа байхгүй хүмүүс. Тэгээ би бас нэг сургамжтай бас нэг 2 3 юм ярих гэж бодоод байгаа. Ер нь бас аль за яах вэ гэсэн чинь нэх гоё ингээд автобус дотор чинь бүр ингээд урлан шиг болчт юм биш тий. Нэг юм жижигхэн хүний хөлнүүд ингээ хаасайгүй тий. Цогон дээр нь тэр ямар ч хүн тэгсэн чинь би шууд өөрөө ирэхгүй нэг юм зурцсан зогсчихсон юм. Нөө дунд сургуульд байхдаа нэг зүйлийг байнга зурдаг байсан бохоггүй ингээд яг тэр шууд рефлексээр зурагддаг юм билээ шууд ингээд яг боов зурч ирсэн л дээ. Тэгснэ нэг ус 2 ус 3 усгээ ёрдоолгож ирсэн шууд пабликт явж байгаа мэт хүмүүс бүр харцсан байж байгаа. Энэ одоо юу вэ? Нэг өвөө мөө бүр загнахтаа бэлдэж өрөө зогссон. Тэнгүүд юу энэ зүгээр уруулан дээрээ сахалтай том хамартай юм. Тэгээд өөр entertainment юм хайгаад ээж чинь Аз уулж FM байдаг юм автобус дотор ч. За тэгэл FM-ийг сонсоод байсан чинь сайн байцгаана уу эрхэм хүндэт сонсогчдоо өнөөдрийн сүүлчийн залуу гүрий та бүхний өмнө сүүлчийн залуу амар төвшин
Яг амьдралынхаа би яг бодсон чи яг 3-1-ийг автобус дотор өнгөрөөд юм билий яг угаасаа. Тэгээ автобус руу чи ийм гоё хувцастай орж болохгүй шүү дээ. Гаруу чи шууд ингэж ирсэн шууд хойтлмол наацсан байли. Ой наад хойч нэг юм наалч. Өө энэ нус байна энэ автобусанд наацсан бохоо. Автобусд хүмүүс ерөөсөө шууд юу гэдэг те зүгээр фанк гэдэг те. Яг кондуктор ихч байхгүй болсон чи жоохон гонигтай болсон байхгүй. Тэгээд би нөгөө entertainment юм байнга хардаг. За энэ гоё юм болох нь уу, яах нь уу их нүгэд. Тэгээ өвөл өвш автобусны дотор айгүй гоё юм байт юм байна. Ингээд гонигтай байж байгаа шүү дээ яана. Гонигтай ингээд за яах вэ гэдэг баг тэр чи 2 цаг явж байгаа байхгүй автобусны дотор бөглөл